Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр та бүхэндээ шугамын тэгшдэлийн системийг шинжилж нэг шийдтэй юу, төсвөлгөө олон шийдтэй юу, шийдгүй юу гэдгийг хялбар тогтоох боломжтой энэ аргыг тайлбарлая. За өмнөх дугаарыг харах юм бол ямар тохиолдолд шийдтэй, шийдгүй, төсвөлгөө олон шийдтэй вэ гэдгийг тайлбарласан байгаа. За тэгэхээр эхний бодлого маань шугамын тэгшдэлийн систем байгаа. За тэгэхээр энийг бага зэргийн хувиргалт хийгээд эхний тэгшдэлийн y-ийг бид нэр x-ээр илэрхийлэх, хоёр дахь тэгшдэлийн y-ийг бас x-ээр илэрхийлэх хэрэгтэй байгаа. За тэгэхээр илэрхийлье. За хасах y тэнцүү хасах 3x нэмэх нь 5 боллоо. За доод талын илэрхийлэл хасах 3y тэнцүү хасах 9x дээр нэмэх нь 9 боллоо. За y-ийн өмнөх коэффициентууд маань сөрөг тэмдэгтэй тоонууд байгаа учраас дээд доод хоёр илэрхийлэл хоёулангийн хасах нэгээр үржүүлээд өгчээ. За тэгэх юм бол y тэнцүү 3x-ээс хасах нь 5. За доод талын маань илэрхийлэл хасах 3-ыг хасах нэгээр үржүүлээд тэгээд үржигдсэн 3-ыг хойшоо гаргаад гишүүн болгонд нь хуваагаад өгсөн гэж бодъё. За тэгвэл y тэнцүү энэ маань 3x хасах нь 3 болно гэсэн үг. За одоо эндээс бүгдээрээ шинжилье. X-ийн өмнөх коэффициентууд маань тэнцүү байна. K коэффициент маань K1, K2 маань тэнцүү бөгөөд 3 гарч байна. За тэгээд сул тоо буюу B1, B2 маань хасах 5, хасах 3 гээд ялгаатай байгаа учраас шугамын тэгшдэлийн систем шийдгүй гэсэн үг. За хоёр дахь шугамын тэгшдэглийг харъя. Ахаад y хосгчийг x-ээр илэрхийлье. За тэгэхээр хасах y тэнцүү хасах x дээр нэмэх нь 2. За доод талын тэгшдэл хасах 2y тэнцүү хасах 2x дээр нэмэх нь 4 боллоо. За ахаад y-ийн өмнөх коэффициентууд хасахтай буюу сөрөг тоо гараад ирж байгаа учраас тус болгоныг хасах нэгээр үржүүлээд өгье. За тэгэхээр y тэнцүү x-ээс хасах нь 2. За доотлын илэрхийлэл y тэнцүү за үржигдэхүүн 2-оо хасах нэгээр үржүүлээд гишүүн болгоныг хасах нэгээр үржүүлээд тэгээд үржигдэхүүн 2-тоо ингээ хуваасан гэж үзэх юм бол манай тэгшдэл x-ээс хасах нь 2 болно. За тэгэхээр шинжилгээнийхаа ёсоор за x-ийн өмнөх коэффициентууд болох K1, K2 маань хоёулаа тэнцүү байгаад байгаа. За x өмнөх коэффициент 1, x өмнөх коэффициент 1 буюу хоёулаа нэгтэй тэнцүү гарч ирж байгаа. За дээрэс нь B1, B2 гэсэн хоёр сул гишүүн маань хоёулаа тэнцүү хасах 2 гараад ирж байгаа юм. За тэгэхээр эндээс манай бодлогын маань шийд төгсгөлгүй олон шийдтэй гэж гарч ирнэ гэсэн үг. За одоо 3 дахь тэгшдэглийг харъя. Шугамын тэгшдэлийн системийг харъя. За ахаад y-ийг x хувьсагчаар илэрхийлвэл y тэнцүү хасах x дээр нэмэх нь 1 болно. За доотлын илэрхийлэл y тэнцүү x дээр нэмэх нь 1 болно гэсэн үг. За тэгэхээр шинжилгээ ёсоор K1, K2 коэффициентоо харах юм бол за K1 коэффициент маань хасах 1 гэсэн үг. K2 коэффициент маань нэмэх 1 коэффициенттэй байна гэсэн үг. Тэгэхээр хасах 1, нэмэх 1 гэдэг бол манай коэффициентууд маань ялгаатай байна гэсэн үг. За коэффициентууд буюу x-ийн өмнөх коэффициентууд ялгаатай байна гэдэг нь манай тэгшдэлийн систем нэг шийдтэй гэсэн үг. За ийм байдлаар шугамын тэгшдэлийн системийг шинжилж шийдтэй, шийдгүй, төсвөлгүй олон шийдтэйг ингэж тогтоож болно. За анхаарлаа хандуулсанд баярлалаа.